Энэ бүтээл дээр бол яг жинхэнэ загварын хувьд бол арай өөр. Учир нь гэх юм бол одоо салхин цахилгаан станц гэхэд ийм доор байрлалтай байхгүй бөгөөд зүгээр үзүүлэн болохоор ингэж арай өөр байдалтай хийсэн сайн тогтох байдлаас нь харж үзээд тэнгүүдээ нарны панел нь болохоор нэг байшинг бол хангалттай хэмжээгээр ингээд хэр их хэмжээтэй том буюу хідэн уйлт гаргаж чадхаасаа хамаарат доторх байшингаа хэр их хүчээр хангаж чадхаа шалтгаалдаг. Тэнгүүдээ нарны автангаараа хурааж авсан батарей нь болохоор яг үүндээ таарсан хэмжээний уйлтыг хүлээж авах чадaltaй байх ёстой бөгөөд үүгээрээ гэрэл асаах хэмжээгээр байдаг. Усан цахилгаан станцын хувьд болохоор усан цахилгаан станц нь бага оврын том оврын микро усан цахилгаан станц гэж байдаг. Үүнээсээ хамаарч нөө гаргаж байгаа уйлдороо хамаарч нөө орон нутгаа одоо байгаа газараа эрчим хүчээр хангадаг. Миний саний хэлсэнчлэр нэг эрчим энерги хадгалах усан цахилгаан станц нь болохоор 8.8 ашиг дүүлэн коэффициенттэй ба Монголд ерөөсөө хоёрхан их зөндөө усан цахилгаан станц ашиглалтанд орсон ч ихэнх одоо хамгийн том нь гэвэл хоёр байдаг ба нэг нь Тайшин усан цахилгаан станц ба Тайшин усан цахилгаан станц нь Баруун аймгийн эрчим хүчийг хангахад нэмэгдүүлдэг. Харин нөгөө усан цахилгаан станц нь болохоор Монголд гэдэг нь болохоор Баруун аймгийн эрчим хүчийг хангахад маш их нөлөө үзүүлдэг. Энэ усан цахилгаан станцаар болохоор энэ ноцоосоор дээшээ явуулангуудаа бидний төлөвлөгөө бол хэдий дуусаагүй байгаа ч гэсэндээ энэгээрээ дээшээ гаргангуудаа одоо үлээж байгаа усны энийгээ эргүүлснээр ингээд тог цахилгааныг авах хэрэгтэй юм а гэсэн. Ер нь усан цахилгаан станц нь болохоор урсгалтай газар их хөвчлэн байрладаг. Харин салхин цахилгаан станцын хувьд бол салхи их үлээдэг учраас ингээд өндөрлөг газарт юм уу тавьснаар илүү ашигтай байдаг. Нарны панелийн хувьд бол нар их хөвчлэн тусах газар байршуул өгдөг. Биднэрт бол тусалсан хүмүүс бол яг манай нэг хамаатны ах байгаа. Тэнгүүдээ жоохон зөвлөгөө өгөөд биднэрт ингээд судалгаа эднэр хийхэд тусалсан. Манай багшийн хувьд болохоор яг бүтээлэг авч явж байгаа нь Баттагдах багш гэж байгаа. Гэтэ Батчимэг багш маань бас энийг одоо хийхэд одоо зааварчилгааг нь өгч биднэрт тусалсан. Ер нь бол одоо ингээд одоо байшингийн дээврийн имтлэгөөр жоох ингээд юу гараад байгаа. Тэрийг модоор илүү таглаа тэгээд будсан байх юм бол. Ер нь бол соронзоороо авдаг учраас та наагдахгүй гэж бодоод жоохон илүү гарсан байж магадгүй байна. Анх бол яг нуугс хийгч ягаад тэгээд нугсан жоох ажиллагаатай болохоор соронз ийсэн. Илүү амар болохоор бас илүү сайн харагдах учраас үзүүлэхийн тулд дээврийн онгойдог байдлаар хийвэл арай дээр гэж бодсон. Энэ сэргээгдэх эрчим хүч гэдэг нь болохоор бүгдээрээ байглаар ингээд тог гаргадаг хэдэж гэсэндээ ажиллах зарчмууд нь бүгдээрээ арай бие биенээсээ харьцангуй өөр байдаг. Одоо жишээ нь гэхэд усан цахилгаан станц нь гэхэд урсгалаараа турбинаа эргүүлээд яадаг бол одоо урсгалтай газар тавих ч юм уу те. Бодит загварын хувьд бол урсгалтай газарт ингээд тавиад явуулна. Харин салхин цахилгаан станцын хувьд бол арай өндөрлөг газарт юм уу эсвэл даглаан төвшөнд. Гэхдээ Монголын нөхцөлд бол даглаан төвшөнд байдаг болохоор өндөрлөг газар тавьсан нь илүү өгөөжтэй болдог. Тэнгүүдээ энэ нь эргэснээрээ гэрлээ асаадаг нь болохоор илүү одоо их хүчийг гаргаж болдгоо гэсэн. Харин нарны панел нь болохоор ингээд өдөржин ингээд хамгийн их нар тусах газартаа тавьж өгснөөрөө ингээд ихэнх хугацаагаа нар нь өнгөрүүлээд юунда одоо нөөцөндөө ингээд нөөцлжингүүд орой гаргаж өгөх боломжтой болтгоо. Манай багийн хувьд бол бидний зорилго бол бусдад ингээд зөвхөн ингээд утаандаа ингээд хордоод байхгүйгээр одоо сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад арай илүү эрүүлэр экогоор ингээд цахилгаан эрчим хүчийг гаргаж авч болохыг түгээсэй.